Дэлгэр мөрөн цогцлбор сургуулийн 100 дамжсан 100 жил. Ардын өвсгөлийн дараахан буюу 1923 онд Мөрөнгийн хүрээний ойролцоо Сүхийн аманд нэг багш, нэг ажилчин 15 сурагчтайгаар Сүхийн тэнхэм анх байгуулагдаж байжээ. Хошуу тамгын бичээч Мэрин дамдан энэхүү тэнхмийг удирдах байсан бөгөөд тунгадлгүй Сүхийн тэнхмийг Мөрөнгийн хүрээнд нүүлгэн шилжүүлсэний дараа ард олон хүрээний тэнхэмч гэж нэрлэж байжээ. Энэхүү Хөвсгөл аймгийн ууган сургууль Сүхийн тэнхэм идүүгээ дэлгэр мөрөн цогцлбор сургууль болтлоо өргөжин хөгжсөн 100 жилийнхэн ойг тохиолдуулан Сүхийн тэнхмийн бөөрөн дээр гэрэлт хөшөө босголоо. Анхан дэлгэр мөрөн цогцлбор сургууль Сүхийн баг сургууль нэртэй 15 хүүхэдтэй сургууль байгуулсан хүн бол манай ахав ээсийн хөшөөний хамгийн сүүлчийн ноён Нагнад оржийн Цэдэнд орж гэдэг ноён байгуулсан. Тэр нь яг 1923 онд чинь аймаг хөшөөдийг баг сургуультай болгоно гэсэн шийдвэр гараад тэр шийдвэрийг манай хөшөөний ноён их таашаа хүлээж аваад шуунаасаа хөрөнгө гаргаад 3 гэр 10 өхөр тэрэг сайлын үнэ сайлсууны үнэ тэгээд шилний хоолны хэдэн хонь бас хэдэн унааны морь гэх мэтчлэн хөрөнгө шуунаасаа гаргаж тэр сургуулийг энэ Сүхийн ам гэдэг газар байгуулсан юм байна лээ. Мөрөнгийн 10 жилийг 2 дахь төгсөл дээр төгсөжсэн 49 онд миний өмнө 13-4 хүүхэд төгссөн. Манайхан бол 50 онд 10-ын А, Б гээд 2 бүлэг төгссөн. Тэгээ бид нар бол цөмөрөөл дээд сургуульд орцгоосондоо тэр төгсөлтийнхэн ер нь манай тэр төгсөлт маш сайн сурлагатай хүүхдүүд байсан гэж хожим багш нар хөрсөн. Би 10 төгсөд Бадраа их сургууль төгсөд тэгээ бид нар Мөрөнгийн 10 жилийн хашаанд галга голомтой босгосон шүү дээ. 1923-аас 1933 он тэнхмийн сургуулийн төгсгөл буюу Мөрөнгийн ардын баг сургуулийн суурийг тавьсан үе байлаа. 1933-аас 1943 он Мөрөнгийн 4 жилийн ардын баг сургуулиас Мөрөнгийн 3 жилийн сургалттай дунд сургууль баг сургуультайгаа нийлж 7 жилийн сургууль болон өргөжөж сургалт арга зүгээ бэхжүүлсэн үе байсан. Юу ч анхны энэ ахаа байсан хөшүүнэ юу шүү дээ гол төв шүү дээ энэ. Тийм бай. Хамгийн сүүлчийн нь Цэдэнд орж гэж байсан. Тэр хүний хувийн хөрөнгөөр баг байгуулагдсан байхгүй юу? Яг анхных нь бол хатгалынх нь бол улсын хөрөнгөөр. Тэгээд нэг 2 жил болоод улсын төсөвд оргуулад энэ 2023 он бол манай сургуулийн төвхөн 100 жилийн тохиож байгаа юм онцлогтой жил гэлээ. За энэ хүрээндээ бол бид нар хамгийн гол нь энэ сургуультай холбоотой түүхэн хүмүүс мөн алдартнууд ахмадуудыг олж тогтоохын ажлыг нэгдүгээр зорьсон байгаа. Энэ хүрээндээ бол бид нар манай сургуулийг 1943 онд 7 дугаар анги төгссөн одоо 97 настай Дашаа гэдэг багшийг бол олж мэдсэн юм. Ордон өдрийн багшийн тухай мэдээлэл бидэнд байдаггүй байсан. 40 жил 50 жилд бол 2 хүн нэртэй байдаг байсан. Хурандаа Цэрэнжүү, Соёлын цэцэн Арадгийн нөхцөл Аргачаа гэдэг хүн байсан бол энэ жил бид нар 3 дахь хүнийг олж тогтоосон. Энэ хүн бол яг нэ одоо манай сургууль нэрмжтэн болсон Соёлын цэцэн Бадрагын ихний Бадарч ихчээ маань ээж байсан. За энэ бол баримтаар нотогдсон. Ингээд анхны 15-аас 3 дахь хүнийг олж тогтоосныг онцлог байна. Дагдугаар анги төгсөд тэгээ багшин сургууль ирсэн юм л да. Би Вэлстаа 68 жил 10 сар нэг хүүхэд гаргахаас өөр нэг ч удаа урт богн чөлөө авч үзээгүй ажил асал үзээг. Манай сургуулиа төгссөн хүнээс дээд мэргэжлийн анхны багш гэж нэрлэдэг байсан Бадраг. Нэг жил багшлаад улсын их хурлын
депутат болж сургуульд очиад багш 10 дугаар анги дааж аваа. Тэгээд ерөөс очсон өдрөөс л шууд ажилдаа орсон. Монгол хэл утга зохиолын танхим гэдгийг байгуулад өөрөө бүх одоо сонгодог зохиолч гадаад дотоод Оросын сонгодог зохиолчдол голдуу байсан те. Гогл Горкийн Пушкин тэр бүгдийн зургуудыг өөрөө 20 зураг хараар өөрөө зураад танхимаа тогтчуулаад ингээл бүх хүүхдүүдийн авьяас чадлаар нь ялгаад олон бүлгэн дугуйлан байгуулад тэгээд хүүхдүүдийг бүр завгүй болгоод тэгээд хүүхдүүд ч өөрснөө их дуртай оргохоо болцсон. Энэ сургуультайгаа ингээд мөнхийн холбоотой би ганцаараа миний өр хүүхэд одоо манай ач нар үргэлжилээд одоо өвөөгийнхээ хийжсэн ажлуудыг хийгээд ингээд явж байгаа бол энэ сургуулийн л ач. 1953-аас 1963 он Мөрөнгийн 10 жилийн бүрэн дунд сургууль болж ерөнхий ба политехникийн боловсролын сургалтын шин тогтолцоонд орсон үе. Энэ үед Батсуур багш 3 удаа томилогдсон ажиллаж байсан байна. Бид нэр одоо нэг 5 доктор 5 гавьяатай ийм л анги байгаа юм. Тэгээ энийгээ бол бид нар бас бусад өмнөх төгсөгчдтэйгээ ингээ харьцуулахад бол бас төр улс орондоо бас хүчээ өгсөн ийм олон сайхан боловсон хүчнүүд бэлдсэн ийм л юм сургуулийн одоо сурагчд байна да гэж ингэж боддог. Энэгээрээ бахархаж боддог. Тэгээ энэ хүүхний маань үүсгүр нь хаана өгөхтэй зэрэг тэр үеийн одоо тэр манай сургуулийн дээр үеэс ахуулаад одоо тэр сургалт эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн энэ холбоо харилцааг бол маш их нарийн баримталсан ийм сургууль байсан. Энэний жишээний өгөхтэй зэрэг манай сургуулийн хамгийн түрүүхэн үеийн одоо 7 жил байхад нь одоо багшилж байсан, захирал байсан Додийн Базар гэдэг хүн бол одоо 1930-ад оны сүүлийн хүнштэй хөдөлмөрийн баатар болсон. Тэгээд тэрнээс хойш одоо юунд бол манай сургуулийн багш нар бол тэр шинжлэх ухааны нэг тийм үе дамжсан одоо уламжилсан ийм нэг алтан зарчмыг бол их багш нар маань мөрдөж явсан байна гэж одоо бодоход бодож байгаа юм. Тэгээ манай сургуулийн захирал Даржаагийн Батсуур гэдэг хүн бол 1920-ад оны ихэнх үеийн оюутны сургуулийн сурагч, Монгол улсын гавьяат багш, манай Мөрөнгийн 10 жилийн дунд сургуулийн 54 оноос бас захирал байсан ийм хүн. Даржаагийн Батсуурын шав Монгол улсын хөдөлмөрийн баатар Түмэнбаярын Дашсэлдэн гэдэг хүн бол бас манай Мөрөн 10 жилийн дунд сургуулийн багш бөгөөд Хожим хаан Монгол улсын их сургуульд миний багш байсан. Энэ хүн бол хэлсэн байгаа. Миний Монгол бичгийн хэв бол Даржаагийн Батсуур гэдэг хүний одоо бичгийн хэв шүү гэж ингэж хэлсэн. Тэгээ энэ бид нар энэний үуч нь бол нэг юм тасарчгүй Монгол хэл соёлын судлалд бол нэг юм алтан хэлхээ болж орсон. Энийг бол миний төгссөн сургуулийн лачивэл гэж ингэж бодож байдаг. За ер нь миний хийж байсан ажил бол би одоо үндсэн сургуулаа ижи болсон Мөрөнгийн 10 жилээр бахархаж явдаг. Бахархаж явах одоо юмтайч гэж өөрийгөө ойлгож явдаг. Би бол Монгол улсаас нэгдсэн үндэсний байгууллага түүний салбарын системд ажиллах Монгол хүний анхны зам мөрийг тавьж гарч ирсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад нэгдсэн үндэсний байгууллагын паспортыг өөртлөөд өөрийнх нь үндсэн ажилтнаар ажиллаж байсан анхны монгол хүн юм байна. Тэгээ миний тэгээд 1900 хэдэн жил ажилласны дараагаар би Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүүн өмнөд Азийн бүсийн орлогч захирал нийгмийн асуудал болоод халдварт ус өвчнөний асуудал гэсэн орлогч захирал бүсийн захирлын кабинетийн гишүүн гэсэн алдрыг авч байлаа. Нэгдсэн үндэсний байгууллагын Аз намхан далайн нийгмийн эдийн засгийн комисс суух төлөөлөгч Бангкокт үеийн төлөөлөгчээр ажилласан. Ингээд миний энэ замнсан зам нь бол ямар ч гэсэн Монголын хөдөөгийн 10 жилийг төгссөн, Монголын дээд их сургуулийг төгссөн хүн бол дэлхийн хэмжээний улсуудтай мэрэгжилтний мөр зэж ажиллах боломж юм байна гэдэг тийм ойлголтыг би нэгдсэн үндэсний байгууллагын системд мөн хамтран ажиллаж байгаа бүх орнуудын хэмжээнд бол бий болгосон тийм сэтгэлдлийг төрүүлж чадсанараа би өөртөө бахархаж явдаг. Ийм хэмжээнд хүртэл надыг одоо өсгөж боожууж одоо надыг
болохоос нь болохгүйг нүртэл хичээж түлхээсээр байгаа одоо энэ амьдралтай залгуулсан мөрөнгийн 10 жил тэрний дотроо бол багш сонор тухайлах юм бол манай ангийн багш Тавгжамц гэж юм байлаа, Доржигдэр гэж юм байлаа, одоо Гавьяа төгш Бав байлаа. Ийм улсууд бачин сэтгэлээсээ баярлаж явахаас өөр замгүй мөрөнгийн 10 жил бол миний Эрдэнэ боловсролын ихийг тавьсан ижи их сургууль. 62 онд би сургууль төгсөөд Москвад одоо хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хөнгөн үйлдвэрийн машин чиглэлээр сургуульд суралцсан. Тэгээд нэг 5 жил 6 жил шахуу суралцаад төгсөж ирсэн. Тэгээд сургуульд байхад бол үнэхээр манай сургууль бол гайхамшигтай сургууль. Ялангуяа миний одоо олж авсан юм намайг хооно очиход би бэлтгэл ангигээр шууд Москвад сургуульд орж ирсэн. Тэгэхээр ялангуяа химийн хичээл, математикийн хичээл энэ дээр бол би ангидаа групптэй нэлээд дээгүүр ордог тийм оюутан байсан. Би энэ бол өөрийнхөө багш нарт бахархаж байгаа. Тийм сайхан багш нараараа хичээл заалгаж, тийм сурж одоо би энэ 10 дугаар анги төгссөн. 10 дугаар анги бол сайн төгссөн, онц төгсөөгүй. Гэхдээ би бол Москвад очиод 5 жил байхдаа энэ их сүлжмлийн чиглэлээр машин строительны чиглэлээр төгссөн. Тэгээд энд сургууль төгсөхд бол миний одоо сургуулийн анхны дэвсгэр нь бол үнэхээр сайн тавигдсан учраас би ер нь их амжилттай суралцж ирсэн. 79 онд одоо хөнгөн өсний үйлдвэрийн яамд хөнгөн үйлдвэр хэлтсийн дараагаар томилогдож очсон. За тэгээд тэрнээс хойш би 74 оноос хойш ноолуур гэдэг ийм салбар гайхамшигтай салбарт ажиллаж эхэлсэн. Ийм миний анхны энэ юмыг нээж өгсөн одоо сургуулийнхаа хамт олон багш нарт энэ оогийн тохиолдуулж хамгийн сайн сайхан бүхний хүсье. Насртад минь Борис Акин 1-р жилийн дунд сургууль 3-р хэсгээр орж хичээл хүмүүстийн ассистент болсон. Сурагчдад гомбак мэддэг юм шүү. Тус сургуулийнхаа багш нар, захирал, сурагчид, сургууль хүмүүжүүлэгчид, бусад албан хаагчдад 100 жилийн ойн баярын мэнд хүргэж сайн сайхны ерөөл дэвшүүлж эцэд цоцсошгүй их хөдөлмөртөө амжилт бүтээл байн гаргаж яхахын дээд ерөөлийг өргөн дэвшүүлье. Юуны төрөнд бол бидний үеийн захирал Зундын шайрын багш шиг хэлэх хэрэгтэй. Дараа нь бидний ангийг удирдах төгссөн одоо Монгол улсын Гавьяат багш, Заны Чулуунбаатар багш байна. За тэгэл дараа нь биднүүдэд химийн хичээлийг Цэдэн Замбуу багш, физикийн хичээлийг Бямба багш, химийг Шагдвар Сүрэн багш, цэрэг жилийн хичээлийг Хорондоо Цэрэнжөв багш гэдэг ийм олон хүн зааж байсан юм аа. Бид хоёр бол нөхдөдөө нийлээд 23-аа 64 онд 10 дугаар ангиа төгссөн. Энэ дотроос одоо 4 хүн Монгол улсын төрийн дээд цол шагнал хүртсэн байна. За тэндээс одоо манай эхнэр Батчаргал химийн ухааны доктор, Монгол улсын төрийн саярхалтай ийм хүн болж өссөн. За дараа нь одоо манай ангиас Гавьяат нисэх Цэрэндорж гэж хүн төрсэн байгаа. Бас 3 дахь нь одоо байгаль орчны Гавьяат ажилтан зүтгэлтэн Мягмар гэж ийм одоо нөхдүүд эрдэмтэй, номтой, мэргэжилтэй ингэж болж өссөн юм аа. За мөрөн 1-р 10 жилтэй бол манай одом их холбоотой 1923 онд анхадаа сурвал Сүхэ аманд байгуулагдсан манай одмын Цэрэнжөө гэдэг, Хорондоо Цэрэнжөө гэдэг хүн анхны сурагч. За манай нутгийн Сэрчөө гэдэг сайхан өвгөн байлаа. Тэр анхны багш. За мөрөнгийн 10 жилийн манай удмаас одоо Бав генерал 1955 онд холбооны яамны сайд Гар Мочир, за Галсан Бонцог шүүхэн дээр байсан мөрөнгийн мөн одоо 1968 онд төгссөн Шагсасрынгийн Даваа Сэрэн багш тус сургууль багшилж байсан.
Тэгээд миний бие 1970 онд мөрөнгөн 10 жилийг сургуулаа төгссөн 25-уулаа. За сайхан багш нараа хичээл заалгаж байлаа. Одоо Монгол Улсын гавь тогш Заны Чулуунбаатар, за Цэрнэдэн тогш, Магсар огш, за Баяр хүүгийн Чөөжөө, за Батмөр багш, Цэвэн багшнууд гээд байхад бол үлгэр жишээ багш нар их олон байлээ дээ. Жишээлбэл одоо дугуур гэж багш байсан, манай бүр захирал байсан. Орж ирэхээ зэрэг одоо тэр хувцсунар нь одоо их үлгэр жишээ. Эсээ үтэн гэхэд л одоо зуны ботинктай ингээл одоо зангээгээ зөөсөн. Их сайхан тийм соёлтой багш байлаа. Янз бүрийн сайхан хүмүүжлийн ажил зохион байгуулдаг байлаа. Урлаг, спорт. Хавар 9 сарын 1-ний баяр тэмдэглэхэд кросс уралдаан гэж нэг ангиангаар одоо гүйдэг. Нэг сайхан спорт байлаа, бүгдээр оролцдог. Сургуультайгаа бол холбоотой, байнга холбоотой байсан. Би ч одоо 60, 70, 80, 90 одоо энэ чинь 100 жилийн ойд нурагдлаа. Бүгдэнд түүнээс гадна одоо бас ой тэмдэглэгт нь бас зүтгэж явсан. 1973 оноос 1983 он энэ үед алдарт захирал Зэ Шаригийн сургууль хамт олоноо удирдсан 13 жил байсан. Сурагчдын мэдээлэл оролцоонд тулгуурын хичээлээ байхдаа тэдний сэтгэл хөдлөлөөс гадна энэ хичээлээр юм бас мэддэг болгож болно гэж Мөрөн хотын 10 жилийн 1-р дан сургуулийн математикийн багш Ардын боловсролын тэргүүний ажилтан Ямжи үзлээ. Ямжи хичээл болгоныг багш сурагчдын чиглэлээр ярилцлага, туршил, ажил дээр үндэссэн явуулдаг сурагчдын сургуулийн чанар өөрчлөлт гарчээ. Ямжи туршлагаа хамтлагтай дэмжихээс гадна тогтмол үйл хайрын Ирашигтар гэдэг захиргын нэгэн хэлсэн сургуулийн яцэг итгэж байсан. Сургуулийн програм дөрөнгөсөн ангийн баглах хийсэн математикийн олимпиад дарагчид өвчтөд гинзгэрийн сурагч хүсэлтэй хүүхдүүд багш нар шууд гарын нэг болжээ. Ямжи багш дан сургуулийн математикийн багш нартай зэрэгэн хичээлийн захирагчлыг боловсруулахаар ажиллаж байна. Засагтхан аймгийн Ахабэсийн хошууны сүүлчийн ноён Нэлэнбатрагийн Цэдэн доржийн байгуулсан сүхийн тэнхэм 100 нас хүрэхэд хэдхэн хоног үлдэж байна. Манай сургуулийн түүх 100 жилийн боловсролын шинэ сургалтын хөтөлбөр мөн шинэ том зорилт дэвшүүлсэн онцгой үед болж байгаагаар их сонин сайхан болж байгаа юм. За тэгээд манай сургууль бол сургуулийн одоо түүхэнд бол би сая манай сурвалжлагч асуулаа л да. Би бол бас онцлог хэдэн зүйл бахархах зүйл олонтой. Үүний нэг нь бол та одоо энэ сургуулийн сурагч мөн тооны багш хичээлийн эрх захирал байсан байна гэж хэлж байна. Энэ бол аргагүй онцлог зүйл. Мөн түүнээс гадна бол одоо нэг зүйлийг хэлэхэд би бол энэ сургуулийг 25 жил удирсан шаарын захирлаас яг 90 оны 9 сарын 1-нд ажил хүлээж авсан маань бол бас их онцгой 2 засаг солигдох үеийн захирал байсан ийм хүн тий. За тэгээд энэ үед бол одоо би одоо сургуулийнхаа захирлыг хүлээж аваад тэгээд 4 жил захирал хийгээд өөрийнхөө хүсэлтээр бол би захирлын ажлаасаа огсорч манай Содом даржаа төлөөлгөн өгч байсан юм. Содом даржаа захирал бол одоо нэр төртэй ажиллаж гавьяат багш хүртсэн шүү дээ. Тий. Нэрт соён гэгэрүүлэгч Жамцын Батрагийн нэрэмжит Дэлгэр мөрөн цогцлогын нийт багш нар, ажилтнууд, суралцагчид, тэдний гэр бүлийнхэн төрлөх сургуулийн маань төгсөгчдөд 100 жилийн он халуун баярын мэндийг хүргье. Миний бие 1976 онд Мөрөн хотын 10 жилийн сургуулийг төгссөн. Одоогоос 47 жилийн тэртээ юм уу да. Тэгээд миний өдий зэрэгтэй сайн сайхан амьдарч яваа, уран бүтээл эрхэлж яваа, эрдэм сулгааны ажилд зүтгэж яваа маань энэ сургуулийн үр шим ач гавьяа гэж ингэж бодож байгаа юм. Намайг суралцж байхад шилдэг сайхан багш нар энэ сургуульд багшилж ялаа. Химийн багш Цэдэн Самбуу, физикийн багш Бямба, Монгол хэл уран зохиолын багш Дээлтэй Бямба багш, за бас орос хэлний багш Лизуно багш,
За тэгээд манай пионерын бүлэгмийн зөвлөлийн дарга Эрдэнэ Чулуун багш гээд ингээд тэгээ өнөө жил бол манай төрөлх сургуулийн маань 100 жилийн ой болж байгаад бол баяртай байна. 1983-аас 1993 Шари Чулуунбаатар захирлуудын удирдсан түүхтэй 9 жил бөгөөд 70 жилийн ойгоо хөгтөн олон бүтээлч ажлуудыг хийж байж байна. Миний анги удирдсан 64 оны төгсгөөс манай Дашандан ардын багш болсон мөн одоо миний одоо намжиг багш маань ардын багш боллоо. Хөвсгөл аймгаас 5 ардын багш байдгийн гэсэн. Түүний 4 нь манай сургууль төгссөн. Мөн 2 нь миний одоо шав байгаа явдал бол бас одоо аргагүй бахархаас биш арга алгаа. За тэгээд сүүлийн 10 жил бол манай сургуулийг манай одоо 90 оюун туяа ган толгой 2 ийм эмэгтэй захирал удирдлаа. За эдгээр маань бол одоо сургуулийн материалыг оожиг ихсүүлэх, сургууль төмөслийн ажлыг дэвшүүлэхээр онцгой сайхан ажиллаж, ялангуяа манай ган толгой захирлын хувьд бол сургуулийн 100 жилийн ог тэмдэглэх түүний багийнхан ийм их завшаан тохиолдсон азтай хүн юм гэж би өөрөө болгодог. 1993-аас 2003 он Бэ Содном дөрж захирлын санаачилгаар Жамцын Бадрагийн нэрэмжит дэлгэр мөрөн цогцлбор сургууль боллоо. Монгол Улсын засгийн газраас тогтоох нь Хөвсгөл аймгийн мөрөлтмийн дэлгэр мөрөн цогцлбор сургуулийг Монгол Улсын соёлын гавьяас захиртан Жамцын Бадрагийн нэрэмжит болгодог. Монгол Улсын ерөнхий сайд Энквайр боловсрол соёлын шүүхний сайд Санжид Хэрэглэх газрын дарга энги төвшинсэн ийм дотор гарсан юм аа. Та бүхэн баярлалаа. Багаараа математик байгууллага ухааны сургуультайгаа нийлээд 4 удаа Монгол улсын авраг баг гэдгийг одоо тийм цолыг бол авсан байдаг. За мөн өнөөдөр одоо 1958 оны сурагч Занын Чулуунбаатар түүний шавнаар өнөөдөр бид нар бол яг нарийн тоо гаргаж чадсангүй 126 математикийн багш өнөөдөр дэлгэрийн сургуулийг төгссөн Монгол улсын хэмжээнд ажиллаж байгаа юм байна. За Монгол улсын магадлалын онлын одоо хичээлийг энэ сургалт ер нь магадлалын онлын бүх асуудлыг улсын хэмжээнд хариуцахын тулд магадлалын онлын төв байгуулсан энэ өнгөрсөн оны 12 сард. Тэгэхээр кабинет биш төв. За ингэснээрээ бол олимпиад тэмцээн явуулах, сургалт явуулах ийм болох юм. 1954-өөс 2023 оныг хүртэлх хугацаанд багшилж байсан. Одоо гавьяаныхаа амралтанд суугаа Ахмад багш нар ууган сургуулийнхаа 100 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо уулзцгаан сургууль багш нараа дурсан хөөрөлт хийн. Хим биологийн заа харгын нэгдэл гэж анх манай энэ заа харгын нэгдлэг бол Хөдөлмөрийн Баатар багш Базар байгалийн ухаан гэж одоо нэртэйгээр нээж исэн юм байна лээ. Тэрнээс хойш бид нар уламжлал алдахгүй явж байгаа. За 1999 онд анхны нэрэмжит олимпиадыг зохион байгуулж одоо багш Цэдэн Самбуу багш Дамдинсрын нарын нэрэмжит олимпиадаар эхлээд одоо 22 дахь ийм олимпиада өнгөрсөн жил амжилттай явуулсан. Энэхүү алтан үеийн багш нар маань эдүгээ 70, 80, 90 насалсан ч эрч хүчтэй хэвээр байгаагийн тод нэг жишээ бол төрлөх сургуулийнхаа 95 жилийн түүхийн номыг бичсэн монгол хэлний Пагамжа багш. Их хэлний торгон хэлний манаанд хэлний зүй цаг тооны бичиг зэрэг ном бичснээс гадна 100 жилийн ойгоор ч мөн хичээл хоорондын арга зүйн ном боловсруулан өөрийн хүчээр гарган бэлэг өрөх гэж байгаагийн зэрэгцээ. 75 наснда докторийн зэрэг хамгаалахаар цаг завгүй ажилласаар байна. (2003-аас 2013 он одоогийн хэв шинж буюу математик, байгаль ухааны гүнзгийрүүлсэн сургалттай дэлгэр мөрөн цогцлбор сургууль болон өргөжсөн байна. Өөрийгөө илэрхийлэн бусдыг хүндэлж, бүтээл сэтгэлгээгээ хөгжүүлэн суралцдаг зөв дадалтай хүүхдийг төлөвшүүлэх явдал Монгол улсын тэргүүний дэлгэр мөрөн цогцлбор сургуулийн эрхэм зорилго. Сургуулийн зарим нэг амжилтаас дурдвал
2000 оноос хойш аймгийн биеийн тамир спортын аврах хамт олноор тасралтгүй 21 удаа шалгарсан. Аэробик, гимнастикаар 2018, 2021 оны улсын аврах багаар тодорсон. 2004 оноос хойш улсын олимпиадаас нийт 50 орчим медаль хүртсэн. 2012 онд мэдээлэл технологи олон улсын олимпиадаас хүрэл медаль. 2018 онд математикийн олон улсын олимпиадаас сурагч Хэ Санжаху хүрэл медаль хүртсэн амжилтуудаар түүхтэйгоо угтлаа. Тус сургуульд нийт 2861 сурагч хичээлийн 2 байранд хуваагдсан хичээллэж байгаа бөгөөд дахин 960 хүүхдийн хичээлийн шинэ байрыг бариулан 2024 онд ашиглалтанд оруулах томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Зөвлөх багш ганц тулгаар удирдуулсан дэлгэр мөрөн цогцлбор сургууль 162 багш ажилтнтай бөгөөд заах аргач багш 36, тэргүүлэх багш 52, зөвлөх багш 5 ажиллаж байгаанаас сургуулийн чадал чансааг тодорхойлох бөгөөд 100 жилийн түүхэндээ 1 ардын багш, 10 гавьяат багшийг төрүүлсэн баялаг түүхтэй сургууль юм. За манай сургууль нь 15 мянган төгсөгчдийг одоогийн байдлаар төгсгөөд байна. 280 гаруй 10 дугаар ангийг бүрэн дунд боловсролын ангийг төгсгсөн байна. Энэ сургуульд маань Эрдэмтэн доктор, хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяатнууд, алдарцлтнууд асар ихээр байдаг. Тийм учраас хөвсгөлийн боловсролын төвчөө олсон сургуульд Монгол Улсын боловсролыг ч гэсэн авч яваа гэдэгт итгэлтэй байдаг. За, эрхэм багш нар, сургууль муужилгч, үеийн төгсөгчд, шавнар, сурагчид, түүний эцэг их асран хамгаалагчид 100 жилийн баярын мэндийг хүргье. Жил улирах тусам нэмэгцээр байдаг хаврын төгсөгчтэй үдсэн 100 жилийн түүхэнд мянган шавнартай улсан дэлгэр мөрөн цогцлбор сургууль 100 дахь хичээлийн шинэ жилийнхээ нээлтийг эрхэм Ахмад буурлууд минь, эрхэм шавнар минь, эрхэм төгсөгчд минь, эрхэм сургууль мөрөс багш ажиллагчид минь. Түүний шавын минь эцэг эхчүүд асран хамгаалагч та бүхэндээ энэ түүхт 100 жилийн он тэмдэглэлт жилийн эхний өдрийн мэндийг дэвшүүлж байна. Бид 100 намрын төстэй сүхийн тэнхим гэгдэх 15 хүүхэдтэй тэнхим байгуулагдсан өдгөө 100 дахь намрын дараа хөвсгөлийн төдийгүй Монгол Улсын түүчээ олсон дэлгэр мөрөн цогцлбор сургууль болон өнөр өтгөн болж байгаадаа туйлын их сэтгэл хангалуун байдаг. Ингээд ийхүү нийтийн үйл ажиллагаа хамтдаа өргөн дэлгэр тэмдэглэж байгаад талархаж байна. Та бүхэнд эрүүл их ажлын дэдийг хүсье. За 100 жилийн түүх гэдэг бол Хөвсгөл аймгийн түүх юм аа. Хөвсгөл аймгийн боловсролын түүх юм аа. Хөвсгөл аймгийн боловсролын түүхийг
данхлан бичиж яваа миний сургуулаа. Тэгээ энэ түүхийг бичилсэн, энэ түүхийн улбаа болсон, энэ түүхийн гэрч болсон эрхэм хүндэд одоо цагт ажиллаж байгаа багш, ажилчид та бүхэндээ бас хичээлийн шинэ оны мэндийг өргөн төвшүүлье. За 100 жилийн түүхтэй сургуульд сурж байна гэдэг бол нэр төрийн хэрэг юм аа. Энэ сургууль сурж байгаа эрхэм дүүнэртэй бас хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өөд нь өргөн төвшүүлье. Би бол ганц зүйлийг боддог. Хүүхэд болгон бүх хичээлд онц сурах албагүй. Хүүхэд болгонд нэг хичээл юм уу 2 3 хичээлд онц сурах бүрэн боломж бүрэн авьяас байдаг. Та бүхэн дундаас мань Монголын түүхийг хүчилдэг олон 10 хүн төрх болдгоо. Тус сургуулийн удирдлагын зүгээс Ахмад багш нараа альва үйл ажиллагаанд байнга урьж оролцуулан Ахмад залуучуудын холбоог хангаж ажилдаг нь сайшаалтай. Тэд сургуулийнхаа хичээлийн шинэ жилийн нээлтэнд хүндэтгэлтэйгээр өргөдөн оролцлоо. Сурагчдын байгаль орчны мэдлэгийг улам өргөн хүрээнд өгөх зорилготойгоор биологийн танхимыг 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цахин болгосон байна. 100 жилийнхэн босгон дээр сургууль маань одоо материалдаг талаас маш их өөрчлөгдсөн, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. За багш нар бүгд нь одоо компьютертэй, анги танхим бүгд нь одоо орчин үеийн техник тоног төхөөрөмжтэй ийм болсон байна. Төгсөгчдөө 100 жилийн он халуун баярыг хүргье. Анги танхим минь уйранда анх 91-р төгсгсөн улсын олимпиадад 9 удаа орсон 78 онд улсын олимпиадад 2 хон дундтай 29 онцтойгоор оролцож эрдэмтэн зохиолч Гадамбага энэ нэг хүншгийн бичдэг ангийг би өөрөө үзэх гэж боловсролын яамнаас сургуулийн хүрээлэнгээс шалгасан. Тэгээд миний ажлыг Монголд байхгүй амжилт нэг ангийн хүүхэд нэг хүүхэд шиг нэг хүн бичиж байгаа юм шиг ийм гоё сайхан бичдэг ангиараа одоо 2 хон дундтай байдаг ийм юу байхгүй гэж улс даяар зарлаж миний туршлагыг олон одоо сургууль хүмүүжүүлэх ухааны сэтгүүс дээр бичсэн олон жил шалгаж 81-ээс 86 оны ардын хурлын депутатаар 5 жил явж байлаа. Энэ бол сургуулийн минь шавнар багш нарын ач гэж боддог. 1975 онд энэ сургууль бага ангийн багшаар ирээд 2012 онд одоо гавьяаныхаа амралтанд гарсан. Энэ хугацаанд одоо маш сайхан мундаг чадварлаг удирдлагууд чадварлаг сайхан багш нартайгаа хамтран ажиллаж байсанд миний одоо маш их бахархах зүйлийн нэг байдаг. Энэ одоо миний бие энэ сургуульд 1970 онд ирж тус сургуультай 41 жил ажиллаж сургуулийнхаа одоо түүх 100 жилийн одоо бүтээлцэж явсанд бас баяртай байдаг юм аа. Энэ хугацаанд тус сургуулийн одоо бүтээлч оюунлаг Ахмад багш нар дунд үеийнхэнтэй хамтран ажиллаж сургуультай одоо сургуулийн хагас 100 жилийн одоо түүхийг бүтээлцэж өнөө үргэлжлүүлсэн бүтээлч оюунлаг түүх газар зүй, физик газар зүй хамт олонтой хамтран ажиллаж явсанд одоо баяртай байдаг.
Тус сургуулийн зүгээс сурагчдаа эрүүл аюулгүй хоолоор хангахын тулд сургуулийн галт тогооны тоног төхөөрөмжийг шинжилэн сайжруулсны зэрэгцээ өөрсдийн ногооны талбайд төмс хүнсний ногоогоо тарин хүүхдүүдийг багаас нь хөдөлмөрт сургаж төлөвшүүлэх ажлыг хийж байгаа нь сурагч эцэг эхчүүдийн талархлыг хүлээсээр байна. Түүгээрч барахгүй өөрсдийн хүчээр сурагчдын зусланг байгуулан хүүхдүүдэд амраах урлаг спортын арга хэмжээ зохион байгуулах зэргээр сурагчдыг цахим орчноос хол байгалийн нөхцөлд эрүүл байлгах таатай ажлуудыг шат тараатайгаар зохион байгуулсан байгаа нь ган тулга захирлын санал санаачлага идэвх зүтгэл юм. Хэд бол өдөртөө өглөөдөө оройдоо дасгал хөдөлгөөн маш сайн хийдэг. Тийм учраас ингээ хүүхдүүд маш их эрх дуртай байдаг. Ер нь бол манай сургуулийн хүүхдүүд ч маш их эрх дуртай. Мөрөн 10 жилийн сургуулийн 19 дахь төгсөлт буюу 1967 оны хавар дээд дөрөлг багштай 10 Б, Цэдэн самбуу багштай 10 А ангийг 58 хүүхэд төгсөж эрдмийн өргөл ажил амьдралын их замд тэмүүлснээс хойш 56 жил өнгөрсөн байна. Энэхүү төгсөлтийнхнөөс аж үйлдвэрийн гавьяат ажилтан Г. Дижидма, Антарктид судлаач, цагуурч, байгаль орчны гавьяат ажилтан Д. Чулуунбат, аймгийн арслан Ч. Сундуй сүрэн нарын зэрэгцээ мөн 6 доктор, улсын хошоо авраг малчин, удирдах ажилтнууд Алтан гадас, хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн одонт, цэргийн гавьяаны Улаантүгийн одонт 19 дахь төгсөлтийнхэн дуурсагдах гавьяат дуудуулах алдар нэртэй төрлөх сургуулийнхаа түүхтэд 100 жилийн ойг өгтөж дурсамж 56 уулзалтаа зохион байгуулсан байна. За мөрөнгийн 10 жилийн 1967 оны 19 дахь төгсөлтийн 10 А Б ангийнхан уулзаад маш их баяртай байна. Эргээд хүүхэд насанд орсон юм шиг байна. За бидний үеийн сургалтын нэг онцлог бол би тэр онцлогийн тухай ярих гэж бодож байна. Бид нар бол маш их хөдөлмөрч хамт олон байсан. Бид нар 5 6 дугаар ангидаа ТОЕФ цогтөг байсан. 7 дугаар ангидаа бид нар эрхэлд хонь харгадаг байсан. 8 9 дугаар ангидаа бид нар хаврын үрэлгээ, намрын тариа хураалт тэр бүх зүйлүүдэд ордог байсан. Тэгээд сургуулийнхаа одоо хуучин сургуулийн байрныхаа арталт нэг дан цагаан байшинг бид нар үйлдвэр хөдөлмөрийн сургалтынхаа юугаар үр дүнд одоо тэр байшинг бид нар бие дааж барьж исэн. Тэгэхээр маш одоо ч байж байгаа тэр маань. Тийм ч бид нар маш их хөдөлмөрч хамт олон байсан. Багаасаа эхэлж одоо нийгмийн тусдаа хөдөлмөрт маш идэвхтэй оролцож исэн ийм хүмүүс байсан. Тэгээд тийм Дэлгэр мөрөн цогцлбор сургуулийн түүхэн дэх олон алдартнуудын отгонон болох гавьяат дасгалжуулагч Саранхүү дэлхийн дэвжээнд Монголынхоо нэрийг мандуулсан Мөндөнд самтлагийг үүсгэн байгуулж сүүлийн 20 жилд 40 гаруй олон улсын хэмжээний мастер бүжигчдийг төрүүлэн хүүхэд залуучуудыг бүжгийн спортод дуртай болгон араараасаа дагуулсан. Ер нь өөрөө ингээд багш болсныхаа дараа л багш хүний жаргал зовлон гэдэг юмыг их ойлгох юм байна. Тэгээд миний хувьд хэлэхэд энэ дэлхийн хамгийн гоё мэргэжил бол багш мэргэжил. Тэгээд ер нь мөрөн 1-р 10 жилтэй холбоотой бүх хүмүүстээ одоо төрлөх сургуулийнхаа 100 жилийн ой баярын мэндийг хүргэе. Сүүхийн танхимаас мөрөн 10 жилийн сургууль. Мөрөн 1-р 10 жилийн сургуулиас дэлгэр мөрөн цогцлбор сургууль болон өргөжин дэвжихтэй аймгийнхаа хөгжил дэвшилд төдийгүй Монгол улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан олон шавнараа төгсгөхдөө хичээлийн хүмүүжүүлэлтийн хамттан төлөвшүүлэн хүн байх ухаанд суралцуулсан ухаантай багш нараа дурсахгүй байх нь аргагүй. Мянган шавнартайгаа нийлэн 100 дамжсан бахархалд 100 жилийг бүтээж чадсан сайхан амжилтаар дэлгэр мөрөн цогцлбор сургууль дараагийн 100-тайгаа зоолгоо.